За байгаль орчин төлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг Одон туяа гишүүн маань сайд байхдаа төвшүүл тавиад ингээд ажлын хэсэг яамдаар гарсан ажлын хэсэг бол 4 хуулиас бүрдсэн багц хуулийн төслийг улсын их хурлын гишүүдэд байнгын ороондор танилцуулж ирсэн юм а. Тэгээ энэ танилцуулгын явцад их хурлын гишүүд бас санал гаргаж саналаа оруулж та бүхэн бол энэ засгийн газраас өргөн барих хуулийнхаа төсөлд тусгаж үзээч гэж ингэж хэлж ясныг би бол сайн санаж байна. За миний хувьд бол энэ дээр тодорхой энэ яг энэ хуулинд холбогдуулаад ганцхан санал хэлсэн юм байгаамаа. Энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийн хвчилсэн үнэлгээг тусгай зөвшөөрлөх аж ахуйн нэгжил гүйцэтгэдэг хуучин хуулийн заалт байгаад байсан. Тэгээ энэ аж ахуйн нэгж дээр нэмээд мэргэжлийн байгууллага энийг гүйцэтгэдэг талаар хуулийнхаа төсөл тусгаж игүүл сайн байна гэсэн саналыг хэлсэн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллага аж ахуйн нэгж. Тэгээ хуулийн төсөл засгийн газраас орж ирэхдээ энэ саналыг ерөөсөө хайчхаад зөвхөн аж ахуйн нэгж гэдгээрээ орж ирсэн. За ажлын хэсэг бол харьцангуй сайн ажилласан байна гэж бодож байгаа. Тэгэхээр нэгдүгээр асуудал бол энэ нарийн хвчилсэн үнэлгээг мэргэжлийн байгууллага хийгдэг тухайн асуудлыг яагаад оруулж ирээгүй юм бэ? Энд чинь аж ахуйн нэгж чинь 12 оны хуулиас хойш аж ахуйн нэгжүүд байгуулагдсан. За голцоо байгаль орчны яамны үе үеийн газар гэлтсийн дарга нар нь энэ аж ахуйн нэгжийг байгуулсан. Тэгээ энэ аж ахуйн нэгж нь хөгжихгүй яваад байгаа. Ганц хүнтэй компани маягтай ажилладаг. Компани тамгыг овсч байдгүй, тамгын компани захирлан зөвхөндөө хийж явдаг. Ерөөсө хөгжилгүй ингээ яваад байгаа явдал болвол манай байгаль орчинд хохиролтой явдлуудыг үүсгэж байгаамаа. Одоо сая туулын хурдны замдаар харахад бас л ганц хүнтэй компани 2 мэргэжилтэн гэдэг хүнийг гүйж гарын үсэг зурулчаад оруулж ирсэн. Бодтой үнэлгээ хийгээгүй гэсэн үг. Яагаад энэ дээр мэргэжлийн байгууллага болдгоо талаар байгаль орчны яамных нь хариулж өгөөч гэж би хүсэж байгаа юм. Энэ чинь болвол энэ хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх хамгийн гол ажил болвол энэ байгаль орчин нөлөөлөх байдлын нарийн хвчилсэн үнэлгээний дүгнэлт байгаа юм. Тэгэхээр энэ дээр мэргэжлийн байгууллага оруулж болдгоо талаараа нэг тайлбарлаж өгөөч гэж асуулт тавьж байна. За хоёр дахь асуудал болвол энэ байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаамаа. Энэ үнэлгээ хийх баг одоо тэр аж ахуйн нэгж тавьсан шаардлагууд байгаа юм. Энэ аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүсийн 3/1-ээс доошгүй орон тооны мэргэжлийн боловсон хүчин байна гэж заасан байгаа. Энэ аж ахуйн нэгж хэмжилт судалгааны багаж тоног төхөөрөмжтэй байна гэж заасан байгаа. 3 дугаарт энэ үнэлгээ хийж байгаа асуудлаараа мэдээллийн сантай байна гэж заасан. Тэгэхээр өнөөдөр энэ нарийн хвчилсэн үнэлгээ хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн чинь дотроос хичнээн байгууллага энэ 3 үзүүлэлтийг хангаж байгаа юм. Хичнээн байгууллага нь 2-ыг хангаад 1-ийг хангахгүй байна уу? Хичнээн байгууллага нь 90 энэ 3 үзүүлэлт хангахгүй байна вэ гэсэн нэг ийм асуулт, хоёр дахь асуулт. Тэгээ энэ хоёр асуултанд хариулт авч байгаа дараа нь би бас тодруулнаа. За ажлын хэсэг болдын юм гişүн. Хариулъя, нэмээд байгаль орчны юм хариулъя. Энэ мэргэжлийн байгууллагатай холбоотой асуулгыг байгаль орчин хүнсүт аж ахуйн байнгын орон дээр тавьж яг энэ хуулийн төсөл батлагдсны араас угаасаа мэргэжлийн байгууллагатай холбоотой журам бас батлагдаад явах ёстой хуулийн төсөлд орж ирсэн байгаа. Тэгэд асуулгаа яг мэргэжлийн байнгын орон дээр нь тавьж байгаад нэлээд анхааралтай авч үзье гэж үзсэн. Яг таны хэлдгээр тэр янз бүрийн үнэлгээний үнийн дүн дээрээс нь чанарын асуудал энэ хуулийг хилцүүлээд явж байхад бол нэлээх тэмдэглэгдсэн. Энэ дээрээ гүйцээгээд яг мэргэжлийн байнгын орон дээр гишүүдтэйгээ сууж агаад ярилцээгээд асуулга бэлтчихсэн байгаа. Тэгэхээр гишүүнийгээ хамтраад энэ асуулгыг авч явъя гэж одоо хүсмээр байна. Энэ үедээ болохоор академийн хүрээлэнгүүдийн оролцоог яаж хангах вэ гэдэг тэр журманд хэрвээ тусгах боломжтой заалтууд байвал яамтай хамтарч ажиллаад болох байх гэж харсан. За нэмэлт тэр анхны хуулийн төсөл дээр оруулсан
гэсэн агуулга, дээвэр нэг мэргэжлийн байгууллага болохын тулд ямар шаардлагыг хангадаг вэ гэдэг дээр яамнаас хариулаад өгөөрэй. За ажлыг 4-р микро хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам дөрвийн нарийн бичгийн даргын үүргийг төр орлого үсгэж Батбаяр рэгдэл гишүүний асуултанд хариулъя. Мэргэжлийн зөвлөлт үнэлгээний мэргэжлийн зөвлөл бол шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл олон нийтийн байгууллагуудыг одоо хамруулан ажилладаг байгаа. Үнэлгээний байгууллагын хувьд бол иргэний хуулийн 25 дугаар зөвлөлд зааснаар шаардлага хангасан ямар ч аж ахуй нэгж төрийн болон төрийн бус байгууллага бол одоо хүсэлтээ манай яамд өгөөд мэргэжлийн тусгай зөвшөөрлөө авах боломжтой байгаа. Тэгэхээр энэ бол нээлттэй байгаа учраас энэ хуулинд ороогүй гэж бид бодож байгаа. За таны 2 дугаар асуултанд хариулахад бол өнгөрсөн хугацаанд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэргэжлийн байгууллагуудынхаа дунд 2 удаа аттестацчлал явуулсан байгаа. Үүний үр дүнд саяын дурддагдсан шаардлагуудыг хангаагүй 170 гаруй аж ахуй нэгжүүдийн мэргэжлийн одоо үйлчлэгээ явуулах тусгай зөвшөөрлийг цуцалж одоо яг шаардлага хангасан 115 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. За баярлалаа. За зочин танилцуулъя. Монгол Улсын их хурлын гишүүн Батүлзийн Батэрдний урилгаар бүгд найрамдах Финлянд улсын Эдисконтагийн гишүүн Эдисконта дахь Финлянд Монголын парламентын бүлгийн дэд дарга Атте Калева тэргүүтээ төлөөлөгчд Монгол Улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Эрхэм зоч та бүхэн Монгол Улсын их хурл тавтаа морилно. Манай улс Европ дахь чухал түнш болох бүгд найрамдах Финланд улстай хөгжүүлж буй харилцаандаас чухал ач холбогдол өгдөг. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа харилцан ажил одоо идэвхтэй өрнөж та бүхэн бас одоо энэ жил энэ удаас хүрэлцэн ирсэнд их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс бүлгийн одоо дэд дарга Атте Калева танд болон таньтаас дагалдан яваа бүх одоо та бүхний төлөөлөлд Финланд улсын одоо парламентын гишүүдийн төлөөлөлд улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж ажилд нь амжилт амьдралд нь эрүүлэнх сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За. Эргэл гишүүн тодруулж асууя. За төрийн нарийн бичгийн дарга удлаа хариулж байна. Дутуу хариулж байна. Яагаад худлаа хариулж байна вэ гэхээр энэ нарийн хвчилсэн үнэлгээ хийх эрхийг зөвхөн аж ахуй нэгж төгсөн тусгай зөвшөөрлөлттэй. Өөр байгууллага оролцох эрх нь хаалттай байгаа. Тэгэхээр өөр байгууллага мэргэжлийн байгууллага оролцох эрхийг яагаад нээж өгч болдоггүй юм бэ л гэж би асуусан шүү дээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр үзлэг шалгалт хийгээд ингээд зарим нь эрхийн зуцалсан л байна. Тэгэхээр энэ орон тооны мэргэжлийн боловсрол хүчинтэй хэмжилт судалгаа хийх багаж төхөөрөмжтэй гिचнээ нэгж байна уу гэж би асуусан. Та тоо хэлсэнгүй. Ингээд дутуу хариулж болохгүй шүү дээ. Тэгээ энэ нарийн хвчилсэн үнэлгээнээс чинь болоод энэ байгаль орчны тэнцвэр, экологийн тэнцвэр алдагдах юм үүсчих гээд байгаа учраас би ингэж асуугаад байгаа юм. За гүйцэд асууч. Эргэлэх шүү. Тэгээд энэ явдал чинь бүр явсаар байгаад одоо юу болж гэнэ вэ гэхээр энэ хуулиараа одоо энэ нарийн хвчилсэн үнэлгээ хийдэг аж ахуй нэгж энтер чинь тэр үнэлгээ хийх багийг өөрөөсөө сонгодог байгаа шүү дээ хуулиараа. Чи ингэж болохгүй шүү дээ. Төсөл хэрэгжүүлж байгаа баг тэр одоо компани байгаль орчны нарийн хвчилсэн үнэлгээ хийлгэх мэргэжлийн багийг өөрөө сонгоод тэрүүгээрээ байгаль орчны нарийн хвчилсэн үнэлгээ хийлгэнгээ туулцаад байгаа юм. Тэгэхээр энэ энтрэн зас залруулахгүй ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа явдал бол энэ байгаль орчны яам түүлийн хангалтгүй байгаа юм. Ийм учраас бол миний хувьд энэ хуулийг дэмжих ямар ч боломжгүй байгаа. Айгүй бол би одоо энэ хуулийн нэмэлтийн өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлыг гэж бодож байгаа. Та бүхэн харин хамтарч ажиллаарай. За улсын их хурлын гишүүдийн асуусан асуултанд гүйцэд хариулах ёстой. Үнэн зөв бодиттой мэдээлэх үүрэгтэй. Худлаа хариулах хүндэтгэлгүй хандах юм бол хуулийн хариуцлага хүлээдгээр би түрүүн сануулсан.
Тийм болохоор та гүйцэд үнэн зөв бодиттой хариултыг өгье. 4-р микрофон. За шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллийг мэрэгжлийн зөвлөлд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсан мэрэгжлийн зөвлөлд хамруулаа явдаг. Одоогийн байдлаар бол их сургуулиуд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагууд тэр дундаа жишээ татвал одоо химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор Жаргал сайхан тэргүүтэй эрдэмтэн мэрэгд маань одоо манай зөвлөлд 45 оны бүрэлдэхүүнтэй зөвлөлд ажилладаг. Наривчилсан үнэлгээ хийдэг мэрэгжлийн байгууллагыг зөвшөөрлийг шинжлэх ухааны байгууллагууд авах эрх хуулиар нээлттэй байгаа. Сая хэлсэнчлэн иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн шаардлага хангасан аль ч байгууллага манай яамд хүсэлтээ илгээгээд наривчилсан үнэлгээ хийх мэрэгжлийн байгууллагын зөвшөөрлөө авч болно. Өнөөдрийг хүртэл байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамд энэ хүсэлтийг аливаа төрлийн байгууллагаас гаргаагүй байна. Гаргасан тохиолдолд бид хянаж үзээд шаардлагыг хангах нэг зөвшөөрлийг өгөхөд бэлэн байна гэж. За хариултыг дуусгачээ.